Сайн мэнд үзэгчтэй Монголын ерөнхий сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Хүмүүр өөр амьдралтай. Энэ өөр амьдралууд хүчтэй нийгэм. Хоолноор төвийн зүйлүүд нийгэм амьдралаас Монголын хүчтэй нийгэм нэрийг өгч сурвалжлаа. Насаараа эцэг эхийнхээ дэргэд амьдарч яваа нэгэн байхад насаараа эцэг эхийнхээ барааг харж үзээгүй хүнч бий. Хорвоогоос хальсны улмаас эцэг эхээ үзээгүй өнчин гэсэн нэр зүүж яваа нэгэн байхад хорвоогийн тоосыг өөр газар хөдөлгөж хин хинийхээ царайг харалгүй насыг илээж байгаа хүмүүс ч байна. Үүний нэг нь таны харж байгаа энэ өвгөн 45 жилийн өмнө үлгийтэй үрээ суудлын вагонд хүн төгснөөс хойш эцэг үрийн холбоогоор уулзалтаагүй өнөөдрийг хүрчээ. Хизээ та хантайгаа ханилаа, дохинтой нь хэдэн онд мэдлээд гэр бүл болж исэн юм бэ? Би бол 50 онд л юм аа. Тэгэл тэрнээс хойш байж байгаа. Тэгээд ингээд 8 онд нас орох шүү дээ манай хүн. Дамдан өвөө охиноо хаа таарлцсан хүнээс сургална. Тэр тоолондоо 45 жилийн өмнөх охиноосоо яаж салсан түүхээ ярьж өгдөг юм байна. Эхнэр нь чойрт амарчиж охин төрүүлжээ. Нэлэх биетэй эхийн бие базаахгүй болохоор хот бараадаж том эмнэлэгт үзүүлэхээр чойр Улаанбаатарын чиглэлийн Галтэргэнд суусан байна. Түүний яриагаар энэ үед охин нь 10 гаруйхан хоногтой байсан. Харин эхнэр нь хот орох замдаа савн хөөрч Галтэргэнд нас орсон байна. Галтэрэг дотор нялх хүүхэдтэй бас саяхан өөд болсон эхнэртэйгээ хоцорсон ир. Төмөр замд ажилдаг зүс таних залууд охиноо харж байгаарай. Би эхнэрээ нутаглуулчаад эргэж ирж авнаа гэж хэлж үлдээжээ. Би ирээд авнаа гэж хэлсэн чинь хэд хоноод 14-5 хоноод очиод авах гэсэн чинь байдаг. Үгүй Эрдэнэт явцсан байдаг. Нэг бол одоо хонхорт байж идэг. Тэгээд тэнийг яваад идэм бэлээ. Надаас оргоо. Тэгээд уудлахгүй. За тэр хүүхдтэй уулзах юм байна л та. Зүс мэддэг хүн байсан юм шүү дээ. Зүс мэднэ л дээ. Тэгээд пүрж өгөх хүн байсан. Тэгээд тэр нь би эргэж ирээд аавн шүү. Одоо энэ хүмүүс янзлж хаа тэгээд ингээ хурж ирээд 14 10 хэд тончол хүрээд ирсэн байхгүй. Уг нь түүнд одоо хааж байгаа охиноос нь гадна 2 хүү бий. Том хүүн дагвар. Харин дараагийнх нь хүүг тэр өөрөө өсгсөн гэж байгаа ч хүүн дамдангуйг тоож оошоохоо болсон байна. Гол нь энэ хүн яагаад 45 жил өнгөрчхөд байхад охиноо одоо л хайж байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хатуухнаар хэлэхэд эдэр залуу насандаа охиноо хайж санаагүй байж нас дээр гарахад хүл хучих хүн хэрэг болсны хуу гэж хардмаар санагдсан. Та яах гэж тэр хүнтэй уулзмаар байгаа юм бэ гэхээр төрсэн ганц охиноо харчихмаар байна. Тэр хүнтэй уулзаа байна. Үнсмээр байна гэж асуух болгонд өөр өөрөөр тайлбарлахад нь ганц л гаргалгааг бид олж харсан юм.
Дамдин гэдэг энэ хүн ямар ч байдлаар охиноосоо холдсон байж болно. Тэр бол өнгөрсөн асуудал. Нэг хүн ч гэсэн үр хүүхдээ олж, нэг охин ч гэсэн орчлонд хүн болгож төрүүлсэн эцгээ мэдээсэ гэж хүсч үдсэн туулсан нь нүүрэн дээр нь үгчлээ болж гарчтэй гэмээр өвгний насыг хүндэтгэж охиныг нь хаахаар шийдлээ. Тэгээд өдийг хүртэл хугацаанд юусоо холбоо барьж зүс царайг нь хараагүй юу? Хараагүй л яа. Амьд байгаа гэдэгт л итгэж суунаа. Тий. Тэгээ яах намаа амьд байгаа дэрийг дуулсан сайн л байна гэж бодчих байхгүй юу? Манай Eagle Cigmen сайтын сурвалжлагч анх Дамдангуйг олж уулзаж учир байдлыг нь сонссон юм. Аав нь охиноо хайж байгаа шүү. Төрсөн ганц охиноо үнсэх хүсэлтэй байна гэсэн гарчигтай 2 ч суврал нийтлэл бичиж олон нийтэд охиноо хайж байгааг нь зарласан юм. Дамдангуйн охины талаар 1968 оны 7 дугаар сард Чойрт төрсэн Пүрвжавовтой Туул гэсэн ерөнхий мэдээлэл байгаа юм. Аз улхад энэ мэдээлэлтэй дүүх нэгэн эмэгтэй мэдээллийг бид олж авсан юм. Охинтойгоо уулзах чин хүсэлтэй байгаа Дамдангуйн охин чухам хаана амьдарч байна вэ гэдгийг бид мэдэх гэж мэдээлэл хайж цуглуулж үзсэн. За ингээд хамгийн ойр төхөж байгаа хамгийн магадлал өндөртэй амьдарч болох газар нь Эрдэнэт хот болсон. За ингээд бид Эрдэнэт хотод ирээд байгаа. Тэр Эрдэнэт хотын вокзалын ойролцоо байх энэхүү миний ард харагдаж байгаа байранд амьдэрдэг юм байна. За түүний хувьд одоо 45 настай Туул гэх эмэгтэй байгаа юм. За биднийг ороход яг ямар байдлаар ухтаж хүлээж авахыг нь мэдэхгүй юм. За ингээ бүгдээрээ хамтдаа орцгоё. Эхний удаа орцонд нь орж хаалгыг нь тогшоход хүн байсангүй. Эрлийн үзүүр ингээд алдарч байгаа юм шивцтэй хэмээн сандарсаар тэр хавьд таарсан хүн бүрээс Туул гэх эмэгтэйг сурав. Сурсаар хайлсаар яваад ажилдаг газрыг нь оллоо. Туул хичээх асууж шин. Түрүүн дэлгүүрт ийсэн шин. Тэнхлийн дэлгүүрлөө ортоо. Энэ дэлгүүрт байгаа дөнгөцөө дэлгүүрт. Тэвс Дамдангуйгаас зөндөө асуусан. Та одоо тэ хөгжөрхийхээ тоохноо хайгаад байгаа юм яах вэ? Үгүй би тийм өдөөс тийм санаа авахгүй. Хамгийн гол нь би төрсөн ганц охиноо зүгээр л гарчий гэж бодсон юм аа гэж өөрөө хэлээд байгаа байхгүй. Тийм болохоор бид нар бас тэр хүслийг хүндэтгээд байгаа байхгүй юу? Тэгээд насны 80 гарсан хүн тэ өдчөө одоо хичнээн жил амьдраач үлээ өгөөч үлээ бас хүний амьдрал янз бүр штэ тэ ирэнтэй бараатай. Тийм учраас охины дуулцуулж яа юм лээ гэж бодсон. Одоо тэг хүүхдүүд мань байдаг бас хүүхдүүдэд дуудмаар байдаг л үү? Та мөн үү? Та ер нь бол мэдхүү өөрөө. Ингээд бид хайсан хүнээ олсон. Хайсан хүн маань мөн болтой гэсэн итгэл бүр түүний нүдийг хараад төрсөн юм. Учир нь Туул бүсгүйнүүд Дамдангуйнуудтэй их адилхан байсан. 45 жил хараагүй охиноо хайж байгаа эцгийнхэн зорилгыг тэр хоёрыг уулзуулах хүсэлтэй байгаа өөрсдийнхөө зорилгыг товч тайлбарлаж нэг үгээр синхруулсан юм. Их л дүлгөөхөн, урайлгахан, дайлж цайлах зүйлээ олж ядан бидэнд хамаг байдгаа өргөж байсан тэрээр өөрийн мэддэг багсаг зүйлээ ярьж эхэллээ. Гэхдээ царайгаа зурагтаар гаргамааргүй байгаагаа учралсан юм. Тэг дүн гарангуут л тэгэл манай нээж хоёр залуу байсан тийм суудалд явж байгаа л ингээл миний хүүхдийг аваарай гэж ингээ өгсөн гэсэн. Тэгэл тэр хав болохоор одоо хаягийн мэдхгүй юугийн мэдхгүй тэгэл ямар ч үеийн мэдхгүй тэгэл танихгүй бид нар юу манай ээж тэр өдөө хоорондоо мэдхгүй танихгүй усуд. Тэгэл яг суудалд орж ирэнгүүт л ингээл харангууд хүүхэд нь гарсан. Тэгэл айсан юм уу, яасан, сандарсан юм уу тэр хүн. Тэгэл энэ хүүхдийн мэн авчаарай гэж тэгсэн гэсэн. Манай ээж нэг том бодоод би чинь мургууд яваад цэцэрлэг ажил юмд яваад том бодоод ухаан орохлоор манай ээж хэлсэн байхгүй ээж мэн. Би ингээд тийм хүнээс авсан тэр хүн надад өгсөн гэж л хэлсэн.
туулд өсгсөн ээж аав нь хэлэхдээ чиний ээж галт тэргэнд чамайг төрүүлсэн. Чи хоёр ихэр байсан. Чамайг төрүүлээд хоёр дахиа гаргаж чадалгүй өөд болсон гэж итгүүлсэн байна. Тиймээс төрсөн эцэг чинь би энэ хүүхдийг өсгөж чадахгүй. Та нар хүн болгож аваарэ гэж бид хоёрт өгсөн гэж хэлсэн байна. Мөн дамдангуй охиноо энэ яваа насандаа ор тас хараагүй биш харсан. Түүнийг багад нь гэрт нь хид хідэн удаа ирж байсан гэв. Ер нь хүний хүүхдийг аваад зуцсан ч бай, хүн нь өөрөө өгсөн ч бай, өргөж авсан л гэж хэлнэ. Харин өгсөн талын ааш хувирбал аваад зуцсан л гэж хэлнэ. Тэгээд замдаа л би төрсөн юм шиг л. Тэгэл одоо энэ аав гэдэг юу даа тэгээ төрсөн тий. Ягаад манай хүүхдийг ягаад ч гэл тэгэл яасан бит. Өргөж яриад ингээл. Хүн болгоорой, сайн хүн болгоорой гэсэн гэл тий. Зүйл тухайн үед таны сэтгэл санааны байдал хүнд байсан болохоор тийм ойлголт тухайн хүмүүст өгчихсэн юм болов уу? Өгөөгүй. Өргүүлж ийн гэдэг ойлголт өгчихсэн юм болов уу? Эдгээр өргөцсөн гэж л өргөж авсан гэж яриад их юм. Би тэгээд миний хүүхдээ аав гэж хэлсэн юм биш. Би тэр үедээ бол ухаан санаа алдсан л явсан баг. Тийм ээ. Тэрийн дагнад удаад харин өргөж авсан гэж ингэж хэлж байгаа. Тэр хүн болохоор хөөх юм бас намайг тийм хүүхдээ тийм хүнд өгсөн. Тэгээд би одоо бас нэг хүүхдээ харах юмсан гэсэн бас тийм хөөх юм боддог юм байна тий. Тий хүний өөр юм болохоор миний хүүхэд байгаа. Би тийм хүнд өгсөн гэлдэг. Би болохоор юу ч мэдэхгүй. Бүр хар бал нэлхаасаа жоохон улаан нэлцраа юм л. Тийм тэгээд энэ хоёр аваад тэгэл яасан. Одоо та юу одоо таны төрсэн аа байгаа шүү дээ. Одоо 80 наслсан юм өндөр настай хүн байгаа. Тэгээ чи хүсэл нь л ерөөсөө охинтойгоо л уулзчих юмсан. Охиныгоо л харчих юмсан гэдэг ийм зүйлийг бидэнд хэлж бүр гуйж байгаа байхгүй. Тэгэхээр та одоо ер нь юу гэж бодож байна? Тэр хүнтэй ер нь уулзах тухай бодож байна. Тестаментгүй маань. За энэхүү бид туул хэмэгтэйгэнд ороод бас 2 цаг гаруй нэлээд удаан ярилцлаа. За түүний хувьд 45 жилийн дараа энэ зүйлийг мэдэж байгаа учраас бас яг уулзнаа би эсвэл уулзахгүй гэдгээ шууд хэлчих боломжгүй. Сэтгэл зүйн хувьд би бас нэлээд хүнд байдалд орлоо, маш хэрэгэлзэж байна. Тийм учраас хүүхдүүдтэйгээ ар гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад эргээд хариу хэлье гэдэг ийм зүйлийг хэлж байна. За түүний хувьд одоо богоонд гал тэргэнд явж байгаад өөрийнхөө төрсөн эцэг эхээс одоо өсвсөн эцэг эх рүүгээ шилжсэн. Энэ тухай бол би баг саагийн бол мэддэг ээж маань хэлж байсан. Гэхдээ би нарийн ширийн зүйлүүдийг мэдэхгүй. За ингээд яг уулзна гэд ингээд нүр тулаад ирэхээр бол би бас сайн шийдэж мэдэхгүй байх гэж байна. За ингээд бид маргаашиг хүртэл бас бодоо та хүүхдүүдтэйгээ ярилцаад үзье гэж зөвлөлдөөд яг ирээс нь гараад ирлээ. Тэгээд маргааш туул хин эмэгтэй дамдын эмэг төрсөн эцэгтэйгээ аавтайгаа уулзах хэсэг талаараа бидэнд хариу өгөх юм аа. Сайхан. Үнэтэй сайхан хөш. Өөрөө хүчлэхөө. Цус бол ус биш гэж монголчууд хэлэлцдэг. Нэвтрүүлгийн багийн зүгээс төрсэн эцэг нь өөрийг нь хаагаад байхад уулзахгүй байна гэж байхгүй гэж итгэж байсан юм. Туулын баг охин нь тулгар биетэй төрөх гэж байсан болохоор хотод очиж уулзнаа гэж байхгүй гэж хэлсэн юм. Ингээд бид эцэг үр хоёрын уулзахын баярыг харахын тулд дамдын үгнийг Эрдэнэт хотод авчрахаар тохирлоо. Ингээд тогтсон цагта туултай уулзахдаа аавыг нь харуулж сюрприз барих төлөвлөгөө боловсруулсан юм.
Эрхийнх нь өмнө туулд эцэг чинь ирж байгаа шүү гэдгийг дуулгаж амжлаа. Гэтэл байдал өөрчлөгдөв. Тэр өвгнийг харах хүсэлгүй, уулзах сонирхолгүй байна гэв. Тэглээч би ихчээсээ асуусан. Тэр хүн чинь намайг вокзал дээр хаяаж явчихсан юм бах ч нэлээ. Үргүүлээчгүй юм билээ. Тим амьтныг өсгсөн эцэг эхийнхээ голомтод оруулж буцарламааргүй байна гэж хатуу үг чулуудав. Энэ хариуг сонсоод Эрдэнтийн хаяанд ирж яваа өвгнийг буцаалттай биш. Өнгөрсөн хэрэг эрг гээд охиных нь ажлын гадаа замын унаанаас тосч авлаа. За сайн явж байна. Ядармуу. Ядармуу та. Эцгийгээ машинаас бууж байгааг туул ажлынхаа үүднээс сэмхэн харж өнөө өвгөн чинь ирчгэж гэж жиг жуг ярилцаж байхыг бид дуулсан юм. Ингээд биднийг хүчээр өвгнийг аваад ажил дээр нь орхоно гэж сандарсан бололтой бушуухан ажлаасаа гараад хажуугаар нь гүйх нь холгүй холтсон юм. Тэр явж гин охин чинь тэр цагаан өмчтэй. Цагаан өмчтэй. Эцэг охин хоёрыг уулзуулахын тулд бид эцсийн аргаа хэрэглэлээ. 19 цагт Сансар ресторанд хүлээж бай. Та заавал ирээрэй. Хүнийг нь биш юмаа гэхэд насыг нь хүндэтгэх байхаа гэж найдаа. Энэ өвгөн таны амьдралд гай болохгүй гэсэн. Зүгээр л таныг харъя гэсэн. Бид маргааш машиндаа суулгаад аваад явчихна гэж мессеж бичив. Ирэх ирэхгүйг нь мэдэхгүй ч хүлээлээ. Энэ хооронд жаал жуулыг хөөрөлдсөн юм. Жинхэнэ нь бий баг. Одоо цусын шинжилээд үтсэн ч бит хоёр яг л тус гарна да. Охинтойгоо уулзах гэж холбоо барих гэж нэлээд олон хүнээр бас дамжуулж утсаар ярьж исэн юм байна тийм үү? Тийм ээ. Тий. Тэр болгонд одоо танд ямар хариу тайлбар хэлж исэн бэ? Тэгтээ хүүхдээ уцаа өгчөөд тэгээд байхгүй гэж хэлээрээ тийм хүн байдгүй гэж хэлээрээ гэлсэн шүү дээ тооцож. Байсгээл залгадаг гэсэн. Тэр нодлон хэдийд л баахан залгасан юм шиг л. Манай хүүхдүүдийг утсаар нэг ах яригээд байгаа ямар ах юм. Манай хүүхдүүд бол мэдэхгүй ш намайг. Би нэг ярьдагчгүй тэгэл бийжтэй. Ямар ах юм тантай нэг ах яри гэж чинь аав нь хотод байдаг ч гэж аах шиг юу яриад байгаа. Би өстой ойлгохгүй ингээ манай хүүхдүүд тэгдэгсэн. Би мэдэхгүй би юу мэдэхгүй наадгаа тасд гэд би юугаас орой ажиллаас ирэхэд юм яриадсан суучдаг. Би энэтэй байгаад итгүүлэх гэсэн юм байхгүй. Одоо би болно. Итгүүл мэдгээр аваад тэгээд энэ хороо харнаас бас итгэж өгдөг юм надад. Жил болгон нүүрс өгөн. Жил болгон бүлээн нүүрс хоёр өгөн. Бадаадаг. Цаашаа сэтгэлтэй хүн байна л да. Эрдэнэт хотод яг одоо 21 цаг болж байна. За бид Дамдан гуайг төрсөн охинтой нь уулзуулахыг хүссэн. За 19 цагаас Сансар хэмээх одоо энэ хүү ресторанд уулзъя гэж тохирсон. Өөрөөр хэлэх юм бол миний сууж байгаа энэ сандал дээр Дамдан гуайн төрсөн охин болох Туул гэх эмэгтэй суух ёстой байсан юм а. За гэхдээ 19 цагаас хойш бид нийтдээ 2 цаг хүлээлээ. 400 км замыг туулж төрсөн охиноо үнэрлэхээр үнсхээр ирсэн Дамдан гуайн хүсэл ийхүү биелсэнгүй. За гэхдээ холоос ч гэсэн бид барааг нь харуулж камер дээр түүний царайг одоо бас буулгаснаа, дуу хоолойг нь буулгаснаа Дамдан гуйд мөн үзүүлсэн. Ингээд бид харин маргааш өглөө одоо Улаанбаатарын зөв хүлгийн жолоо зална. Дамдан гуй охинтойгоо уулзаж чадаагүй ч гэсэн барааг нь хараад гэрлүүгээ буцах юм аа. Өөрийнх нь хүсснээр түүний төрсөн охин Туул түүнтэй уулзаж, өнөрлүүлж, өргөн тэтгэж ааваа гэж дуудаагүй ч тэр охиныхон барааг холоосч болтугай харж бас бидэнд өгсөн ярилцлаганаас дууг нь сонссон. Охиноо хүлээгээд ирсэнгүй аргаа бараад камерт болсон царайг нь хараад ээжтэйгээ их адилхан юмаа гэж санаа алдаж суусан. Хүсэл нь биелээгүй өвөөгөө амраахаар бид Эрдэнэт хотын ахмадын амралтын газар хонуулсан юм. Дамдан өвгний сэтгэлийнх нь гүнд нуугдсан тэр найдлага охиных нь хувьд ямар өчүүхэн зүйл байсныг ухаарсан бололтой. Би их зүйл бодож хонлоо. За яах вэ гэсээр маргаашиг өгцсөн юм. Эрдэнэт хотоос гарахдаа Эрдэнэт хотын угтах хаалган дээр зогсож би нэг агаар амьсгалаадахыг гэсээр машинаас буусан. Магадгүй түүний сэтгэлийн гүнд найдлага нь тасраагүй ч байсан байж мэднэ. Эрдэнэт
Яг нь сэтгэл сайхан харагдаж байна. Улаанбаатар гэсэн үг юм байна дөө ба. За Эрдэнэтэд дахиад ирэх үү? ирэхгүй. Яагаад? Одоо гомдсон би. Энэ хүүхд гомдсон. Ирэх байхгүй. Би өөрөө айгуу сонио тийм. Юу нэг уулзъя гэсэн тийм сэтгэл өгдөг айгуу сонио хүн. Ухамсаргүй хүн байна. Ухаан баг байна. Хэдийгээр ихээсээ үхсэхээс гоцроод хүнд очлооч гэсэн хүн чинь бас ухамсар байдаг шүү дээ. Энэ ч нэрээ тийм шүү, намайг төрүүл гаргасан юм шүү, миний мөн эцэг юм шүү гэж тийм бодол байхгүй байсан байна. Охинтойгоо уулзах гэж нийт 800 км замыг туулсан тэрээр гэртээ их л ядрангуй ирсэн юм. Тамхи татдаг гэдгээ бидэнд хэлээгүй байсан өвгөн 3 хоног тамхигүй явснаас гэртээ орж ирэвтэл тамхи руугаа яарсан. Гэрт нь ороход хүйтэн байх бах та гэж халгааж байсан ч дулаахан гэр тогоон дотор мах чанаж угтсан юм. Дулаан гэр халуун хоолтой угтсан хүн нь түүний дагвар хүү. Гэхдээ манай хүн надтай дандаа хамт амьдрахгүй. Одоо явчихна гэж байлаа. Өөрийн үрийн болохоор нь ууз гэсэн сэтгэлтэй л очисон чинь үгүй урам тасраад орж ирэх гэж үгүй. За яах тийм л юм байна. Ажилгүй анхаагүй хүний хажууд дамдангуй гэрээ аятайхан тогтжуулсан. Дал гарсан хөгшин энэ зэрэгтэй байгаа нь их юмаа гэж бодохоор. Эсвэл ингэж ганцаардал гунихрал дунд өдөр хоногийн өнгөрөөж байхаар асрамжийн газар очих тухай бодож байсан уу гэж асуухад тэрээр их л дургуутсч байсан юм. Тэрмэнд яваг гэсэнтэй би яваагүй. Нодон ч хүртэл одоо бүх баримтуудаа бүрдүүлчих явъя гэсэн явж чадаагүй. Яшиг. Өөрийн дураар явъя доо яшиг би. Тэнд очиж хоригдож тэгээд гадуурч гарахгүй тэгээд байгаад яах вэ гэж бодоод гэсэн. Яг гадуур тийм жил одоо сонирмын зарж ил одоо хэлмэл тавьж ил тэгээд нэг жил байхгүй би ерөөсө гэрт бас байдгүй маа. Зүгээр сууж чаддгүй. Тий. Заавал гэрийнхээ ажлыг хийн. Би одоо гэр оронгийнхаа ажлыг хийж байгаа гэж. Нас орноо. Ях. Мөсгч байгаа. Эстүүнд нүдэнэг үйд би эста мөсгч байгаа. Тэгээд эцээцд өнгөрөх юм байгаа. Тэгэж бодоод байна. Төрсөн охин уран цаашаа гэж түлхээд хүн гэж үзэхгүй тохооноос нь өргөд золгох ч үгүй байхад дагвар хүн түүнд хань болж түүнийг хаяач гисэн тэтгэж суун. Эхийн санаа үрд үрийн санаа уулна гэж үгүй. Бид дамтангуй ганц охин туул гэх эмэгтэйг буруутгах гэсэнгүй. 40 насыг хол давсан эмэгтэй ямар амьдралд хөл тавьж байгаа годгор охин биш дээ. Ухаарвал ухаармаар нас. Эцгийгээ өргөж тэтгээд асрах нь хаавтай гэхэд холоос зориод очисон эцгийнхээ илхийг дэвтээж ганцхан удаа чулуу үнсүүлээд аян замынхан дөрөөг сүү өргөн милаагаад буцаасан бол энэ хөгшин үдийд гэртээ уяг сууж байх байсан биз. Нөгөө талаас туул гих тэр эмэгтэй үнэхээр л өөр хүнийг эцэг ихээ гэж үнэмшин үсгүүлж хайрлуулж хүн болсон учраас төрсөн эцэг гэдэг үгтээ эвхэрэхэд хүнд байсан биз. Үүнээс гадна түүнд нэг том болгоомжлол байсан нь эдэр насандаа ирж өргөж тэтгээгүй мөртлөө хүний гарт орохын цагт надад гай болох нэ гэсэн ойлголт юм. Харин эцэг нь бол туулаараа тэтгүүлэхгүй болдог хүн. Цаашаал сэтгэлтэй болцгож дэ гэж охиндоо биш өргөж авсан эцэг эхийг нь толгойг нь барьцгаж гэж гомдож байсан юм. Өвгөн баян зүрх цахад хүний ижиг үзэж хоногийн хоолтойгоо залгадаг. Бас сар бүр тэтгэврийн 140 мянган төгрөгтэй учраас надад хүн царайчлаад байх зүйл байдаггүй юмаа гэж хэлж суусан юм. Би одоо ингээд амьдарч байгаа л тэгэл өөд харах байх та. Өөр яах вэ? Ирээд амьдрын да би чаднаа. Чадлаа одоо байна. Нэг хэдэн жилийн бий баха гэж бодож байна өөрөө. Олонтойгоо л явандаа гэсээр өглөө бүр эртлэн босч баян зүрх цахад бусдын жин үзэж заримдаа залуусын харамгүй сайхан сэтгэлэн өвлгөөр ихч мөнгөтэй гэртээ харах үе байдаг байна. Төрсөн ганц охинтойгоо уулзах түүний хүсэл биелээгүйч олоод л авахсандаа үхсэн байдаг болов уу, амьд байдаг болов уу гэсэн бодлоосоо салж амьд, эсэн минь өнөр өтхөн аз жаргалтай амьдрдгийн байна гэдгийг төрсөн эцгийн хувьд мэдэж авсан юм. Тэрээр одоо дагвар хүүтэйгээ өдөр хоногийг өнгөрөөж байна. Охиноо эрдэнэт хотод хүлээж суух зураа би ганцаараа л байх тавилантай хүн юм даа гэсэн гашуун үгийг гол гогдон хэлсэн.
Үр удмаа үлдээх гэж ирдэг хүний хорвоод тэр удмаа таслаагүй үлдээсэн ч өр хүүхэд нь хүний ёсоор хандаагүй. Түүний ганцаараа л амьдрах тавилантай юм даа гэсэн үг нь хичнээн үнэн болохыг харуулж байх шиг. Миний Аз хэмэр энэ цаад юу байхгүй болсон юм байна л да. Яс угаасаа тийж ганц ийм талтай байсан юм байна л да. Арай мэд үзэгчтэй Монголын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу?